Сайн байцгаана уу? Бүгдд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Та бүхэндээ Антропос клубын ээлжид нэгэн дугаараар уулзч байгаатай баяртай байна. Өнөөдрийн дугаард Баянзал болон Тэмүүл нар оролцож байна. одоо бид хоёр эдийн засгийн антропологийн одоо цуврал подкастын 3 дугаар дугаарыг хөтлж явуулахар боллоо. За та хэзээ нэгэн цагт бэлэг авчаад энийг яаж хариулах вэ гэж бодож байсан байж магадгүй. За эсвэл хин нэгэнд бэлэг өгчөө надад юу ч хэлсэнгүү дээ, хариу өгсөнгүү дээ гэж гомдчиж бас байсан байж магадгүй. За бид бүгд тийм мэдрэмжийг мэднэ. Тэгвэл одоо бэлэг гэдэг зүгээр нэг тийм сэтгэлгээний илэрхийлэл юм уу? За эсвэл энэ нийгмийн механизм юм уу? За зүгээр нэг баяр хүргэе гэдэг үг. Холбоо хүлээлт үүрэг одоо нэр төр бүр заримдаа шахалт болдог юм уу гэдгийг ерөнхийдөө энэ хүү подкастаар мэдэж авцгаая. За бид бэлгийг ихэнхдээ сэтгэлээсээ өгдөг. За зүгээр л өгдөг зүйл гэж ойлгож сурсан. Төрсөн өдөр, шинэ жил, баяр ёслол гээд. Гэхдээ Мос яг энэ сэдвийг үндсээр нь бол өөрөөр харсан байдаг. За тэр бидэнд болон бос уншигчдаа яг нэг гол ганц асуултыг тавьсан байдаг. За яагаад бэлгийг тухайн хүндээ өгдөг юм бэ гэсэн байдаг. За тэр бүтээлдээ энэ асуултад ерөнхийдөө хариу хайж яваад за хойд Америкийн уугуул ард түмнүүдийн дунд одоо ажигласан потлоч гэдэг ёслолыг бол онцлсан байдаг. За хайда Тлингэд зэрэг ард түмэн за Британий Колумбийн эрэг дагуух одоо Канада, Аляска хооронд амьдардаг. За эдгээр нийгэмд бол ерөнхийдөө энэ потлоч гэдэг баяр найр шиг зүйл бол болдог байсан юм л да. За энэ бол нэр төрийн одоо тулаан нийгмийн байр суурийг тогтоох арга за бүр цаашлбал одоо энэ эдийн засаг шашны одоо тогтолцоо шиг зүйл болдог байсан. Гэхдээ потлочийн үед бол одоо овгийн удирдагчид ихэвчлэн нэр хүндтэй ахлагч за өөр овгийнхнийг за эсвэл өөрийн овгийнхнийг урьж ирүүлдэг. За тэр баярт ирсэн хүн бүрт өөрийн бүхний бол тарааж өгдөг байгаа. За ноолуурын хүнжил, зэс, хавтан, за халимны тос, хоол хүнс, унаа, гоёлын зүйлс гээд одоо өгч болох юу л байна ерөөдөө бүгдийг нь бол өгдөг байсан юм шиг байгаа юм. За гэхдээ энэ нь өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл үү гэхээр бас тийм биш. За энэ бол одоо ил цагаан хүч чадал одоо нийгмийн байр суурь статусыг бол нэг харуулах арга болж өгч байгаа. За одоо намайг хар одоо би ингэж өгч чадна. Чи намайг одоо хариу барьж чадахгүй бол одоо миний дор гэдгээ хүлийн зөвшөөрч байгаа хэрэгүү гэдэг ч юм уу гэж байгаа хэлбэр гэсэн үг тийм. Зөв. За энэ логик бол ерөнхийдөө маш тод харагдана. Хэрв чи тэр баярт урагтаад бэлэг авчих юм бол одоо дараа нь заавал илүү томоор хариулах ёстой. За тэр ёсоор нь хариулаагүй бол чи өөрийн нэр хүнд одоо овгийн байр суурь алднаа. За тэр байтугай бол зарим тохиолдолд зүгээр нэр төрөө аврахын тулд одоо өөрийн эд хөрөнгөө санаатаагаар устгах, шатаах ийм үзэгдэл бол гардаг байсан байгаа. За зүгээр л ерөөдөө би ингэж чаднаа. За би бол ийм хэмжээний эд хөрөнгөтэй одоо танараас илүү хүн шүү гэдгийг ерөөдөө харуулахын тулд за Мос үнийг агонистик престишн гэж нэрлсэн байдаг. За өглөгийг ерөөдөө өрсөлдөөний хэлбэрт шилжүүлсэн тийм систем гэсэн үг. За энэ нь одоо эдийн засгийн солилцоо биш одоо ёс суртахууны одоо өрсөлдөөн тулаан болж хувирсан байгаа. За этнографийн баримтад дурдсанаар бол Мос яг энэ тухай хайда овгийн нэг потлочийг дурдсан байдаг. За тэр потлоч дээр овгийн ахлагч бүхэл бүтэн 3 үеийн турш хуримтлуулсан баялаг за зис хавтан за нум сум ангийн арьс тос ноолуурын хүнжил за бүгдийг нь тараасан. За бүр зарим зүйлийг зочдын нүдэн дээр шатааж за тэднийг
ичээсэн байдаг. За энэ нь одоо та нар хизээч над шиг өгч чадахгүй гэдгээ бол ерөнхийдөө харуулсан дохио болж байгаа. За тэгэхээр эндээс нэг зүйл бол ерөнхийдөө тодорхой харагдаж байна. Бэлэг гэдэг нь эд материалын бол харилцаа биш юм байна. За харин нэр төр, эрх мэдэл, нийгмийн байр суурийг тогтоох тогтолцоо бол болж өгдөг юм байна. За хамгийн гол нь одоо чи хизээч үнгүй юм авч болохгүй. Авна гэдэг нь одоо хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Хариу барихгүй бол бууж өгч байна гэсэн үг гэдэг нь бол тод харагдаж байна. За Мос үүнийг бол одоо нийтлэг өглөгийн тогтолцоо гэж нэрлсэн. Энэ нь зүгээр нэг эд зүйлсийн тухай биш. Нийгмийн бүтцийн бүх давхаргад юм нөлөөлдөг ёслолын тогтолцоо болж өгч байна. За тэгэхээр энэ системд эд хөрөнгө, сэтгэл, нэр хүнд, шүтлэг, одоо айдас, итгэлцэл одоо бүгд холилдсон байна гэсэн үг. Тэгэхээр энэ потлож гэдэг энэ баяр ёслол бол одоо энэ бүхнийг одоо нэрд дор нэгтгсэн амьд этгээдийн одоо амьд бүтц систем гэж харж болохоор байна. Потлож шиг ил татар уралдаж за эд хөрөнгө шатаадаг системээс жаахан өөр. За гэхдээ бас яг тэрнтэй адил гүн гүнзгий одоо бэлгийн өглөгийн систем, полинез, за ялангуяа маори, за самао, тонго зэрэг харлуудад бол оршдог байсан байгаа. За энд өглөг бол зүгээр нэг эд зүйл өгч за хариу хүлээх тухай биш. За өгсөн зүйл өөрөө сүнс хүчтэй байдаг гэсэн ойлголттой байдаг. За Мосийн үзэгдлийг тайлбарлахдаа бол одоо полинезийн маорийн ард түмний энэ хаав гэж нэрлэгддэг бэлэгд шингэсэн эзний одоо эзнийхээ зүг буцах сүнс хүч чадал одоо юм сүнслэг ойлголтын тухай бол дурдсан байдаг. За энэ яг юу гэсэн үг юм бэ гэх юм бол одоо хэн нэгэн бэлэг өглөө гэж бодъё. За тэр бэлэг авсан хүн түүнийг аваад за дараа нь хүнд зарчихъя. За гэхдээ тэр өгсөн бэлэг нь өөрөө одоо эзэндээ буцах хүртэл нь одоо тэр зарсан хүнд дарамт үүсгэх нь одоо тайван байлахгүй өвчин зовлон эргүүлэх юм уу? Тийм үйл явц болдог гэж энэ маори ард түмэн үздэг байсан байгаа. За тэгэхээр ерөнхийдөө өглөх нь өөрийн эзнээсээ салсан ч за түүний сүнсийг агуулсаар байдаг. За тийм учраас хүн заавал хариу өгөх ёстой болдог гэсэн юм итгэл сүсэг бишрэл байсан байгаа юм. Хэрвээ хариу өгөхгүй бол тэр өгсөн хүн биш харин бэлэг нь өөрөө чамд дургуутсаж эхэлнэ. Тэгэхээр гэдэг тухай ерөөдөө полинезийн лам нар бол тайлбарласан байгаа. Хэрвээ чи эргүүлж өгөхгүй бол хаав чамд гай авчирнаа гэж ойлгож болохоор байна. За тэгэхээр самаууд охин төрөхөд ээжинлийн ойдол хатгамал за гоёлын матрасуудыг өгдөг. Харин аавын талынх нь хоол хүнс амьдрах хэд хогшил өгнө. За гэхдээ энэ бүгд зүгээр тус болоход зориулагдаагүй. Одоо хоёр тал хоорондоо нэр төр ёс суртахуун одоо харилцан үүргийн тогтолцоо тогтоож байгаа хэрэг. За нэгэн чи энэ матрас сэлбэр хувцсыг авсан юм бол за чи хизээ нэгэн цагт үүнийг буцааж хариулах ёстой гэсэн өгдөл одоо итгэл сүсэг бишрэл за тэр бэлгэнд үл шингэсэн байдаг. Бэлэг бол тэгэхээр эд зүйл биш харин харилцааны гэрээ болж байна одоо нэг талаасаа. За тэгэхээр Тэмүүлэн маань бидэрт Мосын одоо үздэг бэлгэний талаарх онолуудыг хуваалцлаа. Тэгвэл чи үнгүй бэлэг авч ийсэн үү Тэмүүлээ? Ямар нэг хүнээс? Бэлэг үл ерөөхдөө үнгүй юм шиг харагддаг хэрнээ заавал тийм хариу барих ёстой тийм мэдрэмж үлдээдэг зүйл юм шиг надад санагддаг. За тэгэхээр одоо миний яг дараагийн ярих одоо өгүүлэл маань болохоор яг энэний эсрэг байгаа. За тэгэхээр яг нөгөө түрүүний ярьсан те хүмүүсийн дунд одоо ямар нэг ийм буруу ойлголт байгаад байдаг. Хүнээс юм авсан болвол одоо заавал хариу барих ёстой гэдэг. Гэхдээ
зарим одоо шашин болон соёлуудад болохоор өнгөө бэлэг буюу ямар ч хариу нэгтгэхгүй бэлэг гэж юу н ойлголт бас давхар байд юм байна. За энэ онол нь болохоор Марсел Моусын одоо бэлэг гэх одоо үгэл одоо нөгөө үг хөл одоо нийгмийн харилцааг бий болгодог гэдэг онолын яг эсрэг талд нь байдаг онол гэх юм уу. За одоо энэ нь болохоор энэтхэгийн жайн шашиндах дан буюу одоо өргөл хандвийн жишээг авч үзсэн байдаг. Жинхэнэ бэлэг буюу одоо ямар ч хариу нэгтгэхгүй ямар нэг буцааж төлөндөө гэж үүрэг үүсгэдэггүй бэлгийн хэлбэрийг харуулахыг зорьсон бүтээл байгаа. Үгээрээ одоо чөлөөт бэлэг нь ямар нэгэн харилцаа үр төлөөс нийгмийн хүлээлтийг үүсгэдэг гэдгийг онцолж өгсөн. Маус ол үзэхдээ бэлэг гэдэг нь одоо түрүүний манай Тэмүүлэнгээ хэлсэн харилцан үүрэгтэй, хариу барих, хүлээлттэй, эдийн засгийн биш юм боловч одоо нийгмийн дарамтыг цаана агуулж идэг ийм солилцоо гэж хэлсэн тийм ээ. За тэгвэл манай судлаач одоо Лейдлаа маань үзэхдээ хэрвээ бид одоо бүх бэлгийг хариу хүлээсэн дарамт агуулсан гэж үзэх юм бол яг үнэхээр амьдрал дээр чөлөөт бэлэг гэж байдгийм үү гэсэн асуултыг бидэрт хамгийн түрүүнд тавьж байгаа юм. За тэгэхээр тэрээр одоо асуусан асуултанд хариулахын тулд тэгж хамгийн түрүүнд өнгөө бэлэг гэж юу вэ гэдэг талаар бас авч үзсэн байгаа. За энэ талаар бас судлаач Деррида маань одоо дурдахтаа жинхэнэ өнгөө бэлэг нь одоо хариуцлагагүй ямар ч одоо буцааж төлөх нөхцөлгүйгээр одоо өгдөг бэлгээ. За мөн хүлээн авж байгаа хүн болон одоо бэлгийг өгж байгаа хүн аль нь өгж байгаа бэлгээ бэлэг гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ мэтчлээ одоо судлаач нар яг нөгөө Моусын саналын эсрэг байгаад байгаа. Одоо жинхэнэ бэлэг нь бол заавал ингээд хариу нэхгүй инээ тэр байх ёстой гэдэг. Гэхдээ зарим одоо бусад соёлуудад одоо бэлэг нь болохоор нэр хүнд олж авах арга, эрх мэдлээ тогтоох хэрэгсэл, өртөө болгох одоо зэмсэг болгож хэрэгэлдэгэ гэдэг бол яг жинхэнэ өнгөө бэлэг боддоор оршиж чаддгүй гэдгийг маань одоо Лейдлаа маань хариулахдаа одоо жинхэнэ одоо өнгөө бэлэг өгнө гэдэг нь ёс суртахууны зорилготой ямар нэгэн төгс байж магадгүй ч одоо чөлөөт өгүүлгийг бүтээх эрмэлзэл нь одоо ямар нэгэн утга санааг агуулдаггүй гэж үзсэн байгаа. За түрүүнээс хойш одоо дурддагдаад байгаа жайн шашин байгаа. За одоо жайн шашин дэх одоо ламдар нь бол маш хатуу чанд амьдралтай. Одоо бүх юмнаас татгалзсан ямар нэгэн эд хөрөнгөнд шунтгүй байр байшин сав байдаггүй тийм хүмүүс байгаа. Тэтгэр хүмүүс нь одоо цай хоол ерөөсөө гуйдгүй. Гэхдээ одоо хотын гудамжаар одоо явж байхад хүмүүс өөрсдөө тэднийг одоо гэртээ урьж өөрийн хоолноос одоо багахан өгдөө. Үнийг одоо гокари буюу малаар ярих юм бол бэлчээлэх гэж нэрлэдэг байгаа. За тэр одоо тэтгэр бэлгийг авсны дараа одоо гоаны буюу бэлэг авах явц гэж нэрлэдэг юм билээ. За эдгээр одоо бэлгээ авсныхаа дараа одоо бэлэг гэж нэрлэхгүйгээр одоо бүх хүнээс авсан бэлэгнүүдээ ингэж холиод одоо өгсөн хүмүүсийг одоо хин бэ гэдгийг мэдэх боломжгүй болгож ингэж хольж одоо хоол ундаа иддэг юм байлээ. За үүний цаад одоо утга нь болох юм бол бэлэг өгж байгаа хүмүүс нь одоо зүгээр ч нэг өгөөгүй. Одоо нөгөө өөртөөх нь үлдсэн одоо нөгөө карма гэж ярьдэн штэ. Зарим хүмүүс тэр одоо нөгөө кармагаа тэр хүмүүст өрүүлэхийн тулд тэр өгж байгаа бэлгээрээ дамжуулаад кармагаа өөрүүлээд өөртөөхөө гэж ариун одоо цэвэр сүнслэг байдлаа олж авахын тулд тэтгэр бэлгийг өгдгөө гэж бас үздэг юм байна лээ. За тэгэхээр дараагийн сэдэв маань болохоор Indian Gift гэсэн бүтээл байгаа. Энэ болохоор Jonathan Parry-гийн ярьсан сэдэв байгаа. Энэ нь болохоор миний саяны ярьсан судлаач одоо Эрдэмтэн Лейдлогийн одоо Жайн шашин дээр түшиглэн одоо Маусын онолыг хүчтэйгээр бас шүүмжилсэн нэгэн одоо антропологч хүн байгаа. За тэгэхээр Пари маань энэхүү одоо өгүүлэлтэд Марсел Моусын одоо нөгөө бэлгийн тухай ном одоо өгүүлсэн. Тэрний одоо тэр уламжлалт одоо байдгал нэг тайлбаруудыг бол хүчтэйгээр шүүмжилсэн байгаа. Бэлэг өгүүлтийн тухай
одоо ойлголт нь соёл, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран өөр өөрөөр байж болохыг одоо онцолж харуулдаг. Нэтгхийн хиндүү шашны өгүүлгийн жишээгээр дамжуулаад бэлгэн зөвхөн эд хөрөнгө бус сүнслэг одоо байдал ёс суртахууны утга агуулдаг болохыг мөн давхар харуулж өгсөн байгаа. Паригийн үдж байгаагаар бол барууны нийгэмд бэлэг өг нь одоо ихвчлэн хариу нэгдэг харилцан бие биендээ ашиг сонирхолтой байдал тулгуурлаж бэлэг өгдөг гэж үзсэн болвол одоо энэ нэтгхийн уламжлалт одоо бэлэг нь буян үлдэх сүнслэг байдалд чиглэгдсэн байдаг. Одоо хиндүү шашинд дан буюу одоо өглөг нь буян үлдэх сүнслэг одоо сүнслэг байдлаа цэвэршүүлэхэд одоо хүрэх арга зам гэж үзсэн. Одоо энэ нэтгхийн уламжлалт өглөг өгнөд хариу нэх бус өөрийн сүнслэг одоо байдлыг сайжруулах, кармагаа цэвэршүүлэх зорилготой байдаг. Одоо судлаачийн маань судалгаанд болохоор өглөг хүлээн авахч нь өглөгийн эсний нүглийг өөртөө одоо шингэн авч сүнслэг цэвэршилтэнд нь хүрэхэд тусалдаг нэгэн гэж үзсэн байгаа. Энэ нь одоо бэлэг өгөлтийн тухай барууны ойлголтоос юу эрсдэс ялгаатай. Индиан гифт гэдэг хэллэг нь одоо барууны соёлд сүр утгатай одоо хариу нэгдэг бэлэг гэсэн ойлголтыг илэрхийлдэг. Гэхдээ Паригийн судалгаагаар болохоор энэ ойлголт нь колоничлалын үед үүссэн одоо буруу ойлголт юм аа. Нэтгхийн уламжлалт өглөгийн соёл нь одоо огт өөр утгатай байсныг харуулдаг. Одоо энэ ойлголт нь ерөнхийдөө колоничлалын үед үүссэн. Гэхдээ энэ бас буруу тал руугаа эргэсэн гэдгийг харуулсан. Одоо бидний бэлэг өгөлтийн тухай ойлголтыг дахин одоо эргцүүлэн бодохыг бас уриалж байгаа нэг хэлбэр юм болов. За өнөөгийн Монголын нийгэмд одоо танил талтай бол амархан болчихдог. Эсвэл танил талтай бол амархан ажил бүтдэг. Одоо ийм үзэгдэл бол харагдаад байдаг. Одоо миний өгүүлэх судлаачийн судалгааны ажил дээр бол энэ бүхэл бүтэн соёл, систем, тогтолцоо хэрхэн болсон талаар ерөөдөө ярих болно. За гуанши гэдэг үгийг хятадд зүгээр найз нөхөд танил талаас эхлээд улс төр бизнесийн сүлжээ хүртэл өргөн утгаар хэрэгэлдэг. Гэхдээ энэ бол одоо зүгээр танил талтай байна гэсэн үг биш. Харилцан өглөг, авалт, хүлээлт, нэр төр, итгэлцэл дээр тийм тогтсон суртахууны юм үүргийн ерөнхий тогтолцоо болдог байгаа. За судлаач Ян энэ тухай ерөнхийдөө этнограф одоо өгүүлсэн байдаг. За тэрээр одоо хятадын тосгонд олон сар амьдарч одоо хүмүүсийн өдөр тутмын амьдралд бэлэг хэрхэн эргэлдэж хэрхэн ёс суртахууны өр одоо нэр төрийн өр үүсгэж байгааг бол анзаарсан байдаг. За жишээ нь нэг айл нөгөө айлын хуримдаа 100 ёны бэлэг өгнө. Хожим тэр айл хүүхдээ сургуулаа төгсгöd нөгөө айлд яг 100 ён эсвэл арай илүү буцааж өгнө. Энэ гуаншигийн данс сэргэж байна гэсэн үг. Хэрвээ чи хидэх өгөөд байвал хүн таныг илүү нэр хүнд хүсэж байна гэж харна. Хид баг өгвөл тоосонгүй дорд үзлээ гэж ойлгоно гэсэн үг. Тэгэхээр бид өгсөн юмдаа хариу авна гэдгийг зөвхөн одоо 8-ны лог гэж бодож байсан бол хятадын энэ жишээ бол тис өөр зургийг бол харуулж байна. Энэ бол нэр хүндээ хадгалах тогтолцоо. За энэ бол би чамайг мартсангүй одоо чи намайг мартаагүй үсттэй гэсэн дотоод ёс суртахууны одоо сэтгэлийн дарамт. За энэ бол итгэл хариуцлага гэсэн үзэл санаагаар удирдуулсан систем гэдгийг бол би бүхэн харж байна. Хэрвээ та гуаншиг зөрчвөл жишээ нь өгсөн бэлгийг нь хизээж хариулахгүй бол нийгэмдх нэр хүндээ алдаа зогсохгүй өөрийн амжиргаа ажил хэрэгэж одоо даатгаж чадахгүй болох боломжтой байдаг. Ян өөрийн энэ хүн өгүүлэлтээ одоо тэр тоцгоны бүхэл ёслол, баяр, гэрлэлт, оршуулга гэд өдөр тутмын тусалцаа хүртэл өглөхөөр тодорхойлогдож байгаа тийм маш нарийн систем явагдаж байна гэж бол үзсэн байдаг. За жишээ нь хэн нэгэн хүн нас барахад тосгоны бүх айл
мөн эсвэл хандвийн зүйлс өгнө. За энэ бол зөвхөн тусалцаа биш. За хожим тэр айл өөр хэн нэгнийг алдвал яг тэнцүү заримдаа илүү хэмжээгээр хариу ханд өгөх ёстой. Хэрвээ хариу өгөөгүй бол одоо энэ айл гоншиг нэр төргүй. За харилцаа цаашдаа авч явах боломжгүй юм байна гэдэг ерөөхдөө таслах арга хэмжээг бол авдаг байгаа. За хорин бас ялгаагүй. Хорин дөрсөн хүн бүр мөнгө өгнө. За тэр нь дансанд нь бүртгэгддэг. За үг үсэггүй бүр тэмдэглэнэ. За хожим нь тэдний хүүхэд хорим хийвэл яг тэр хэмжээний аль эсвэл одоо арай илүү хариу өгөх ёстой байдаг. За ингэж байж гоншигаа ерөнхийдөө хадгалдаг. Одоо ийм л ёс суртахууны зарчимтай юм нийгэм байгаа. Жишээ дурдвал одоо хөдөөнөөс хот руу дөнгөж орж ирсэн нэг залууд ажил олох хэрэгтэй байдаг. Ерөнхийдөө ажилд орох гээд оролдож байхад нь одоо ээжийнх нь хуучны танил одоо хэдэн жилийн өмнө бэлэг өгч авалцдаг одоо юм гонши сүлжээтэй байсан хүн түүнийг өөрийн ажил олгогчтой бол холбож өгсөн байдаг. За яагаад гэвэл одоо энэ хүүхэд бол миний гоншигийн хүрээний хүн гэсэн ойлголт бол тэр хүнд байсан байгаа юм. Тэгэхээр бэлэг бол боломж өгдөг байх нь эндээс одоо гонши одоо яг юу болж хуурж байна вэ? Одоо ёс суртахууны тогтолцоо юм уу? Эсвэл капиталист амжилтын хөрөнгө оруулалт уу гэх мэтэр олон санаа бол урган гарч байна. Тэгэхээр та хүн тулснаар гонши байгуулна. Дараа нь тэр гоншийн танд ажил, гэрээ, зөвшөөрөл, танил тал за бүр улс төрийн дэмжлэг хэлбэрээр ашгаа өгч болдог ийм тогтолцоо байсан байх нэ. За тэгэхээр бэлэг бол зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр өгсөн эд зүйл биш. Харин нийгмийн бүтэц, эрх мэдлийн хуваарлалт, итгэлцэл, ёс суртахууны одоо үнэлэмж бүхий харилцан солилцоо юм аа. Одоо Марсел Мосоос эхлэлтэй одоо бэлгийн онолууд болно. Одоо орчин үеийн антропологч нарт одоо хүчтэй байр суурь эзэлсээр байгаа гэлтэж байгаа. За мөн бэлэг өгөх болон авах, эргүүлэн өгөх гэсэн 3 үе шатнд одоо хүн хоорондын харилцааг тогтоож хадгалж одоо зарим тохиолдолд тэрхүү харилцааг бас дуусгаж болдог. Тийм аюултай гэх нь ч бас хаашаа юм те. Тийм зүйл байх нэ. За хиттийн гуанши систем болон одоо энэтхийн дан зан үйл нь одоо бэлэг өгөх нь одоо эдийн засаг шашин одоо ёс суртахууны гүн уялдаатай соёлын ялгааг илэрхийлэгч хүчин зүйл гэдгийг харуулж өгсөн. Энэхүү үг нь мөн одоо нөхөрлөл болон өртөө байх, итгэлцэх, нэр хүндийг олж авах, эсвэл зүгээр л хүнийг захирах гэсэн санааг мөн бас илэрхийлж болдог байна. За ингээд бидний подкаст үгээр өндөрлөж байна. Өнөөдрийн бидний дугаартай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.